Энэ удаагийн бичлэгээр Обон буюу Японы хөхсдийн баярын үед тохиолдсон хачин зүйтэй явдлыг багтцаглан хүргэх болно. Эхний түүх миний өөд болсон барьцаантгай ээж. Энэ явдал би хөхсдийн баяраар гэртээ очиход болсон юм. Би эцэг эхийнхээ тахилын урд тэдний дуртай амттан тавин унтахаар хэвтлээ. Харин энэ шөнө тэд гэртээ иргэн ирсэн юм. Обон буюу хөхсдийн баяраар тэд гэртээ ирдэг нь баг хэвийн үзэгдэл болсон байсан тул би тэднээс нэг их айсангүй. Тэднийг ирэх болгонд би гэртээ тавтай морил гэж хэлэхэд тэд инээгээд агаар замхрах мэт алга болдог байлаа. Гэвч энэ удаа тэд алга болсонгүй. Аавын минь царайнд ямар нэг хэлэх юм байгаа мэт харагдана. Ээж минь харин түүнийг тоогоор нударсаар байв. Би тэднээс хэлэх зүйл байгааг нь асуувал аав минь сая л нэг амааны уйлмаар сандарсан ицсэн ээж чинь намайг нударсаар байна гэв. Тэр үүнийг хэлэх гэж бараг 10 минут болов. Миний төвчээр алдарч хэрвээ та чадахгүй бол ээж хэлэлдэ гэхэд ээж минь ааж ухнаар хүү минь бидний тахилын урд өөр амттан тавьж болох уу? Бид өөр амттан амталж үзмээр байна гэв. Ингэж асуухтаа тэрний нүд яг л хүүхэд чиг гэрэлтэн харагдаж билээ. Би тэднээс тэгвэл юу тавих вэ гэвэл ээж маань юу ч хамаагүй одоо үед юу гарч ирсэн бэ тэрийг гэв. Харин аав минь надад одоо байгаа маань болж л байна гэхэд ээж маань нэг нударж аваад аавыг дугаа болгочих. Би тэрнээс илүү нарийн тодорхой хариулт хүссэн ч ээж минь чи өөрөө мэдээ тавьдаа. Харин тэрэнд ялагдахыг хүсэхгүй байна гэв. Би яг юу болоод байгааг ойлгоогүй ч бурхан болоочд маань өөрийн тахилын ширээг их чухалчилдаг бололтой гэж бодлоо. Үргэлжлүүлэн ээж маань энэ жил би түүнд ялагдмааргүй байна гэж нулимс туслуулангаа алдан хэлв. Би найзаасаа авсан хатуу чихрийг тэдний тахилын ширээн дээр нэмж тавилаа. Хатуу чихэр тэднийг энэ хорвоод байхтж байсан учраас яг таалагдсан хэсгийг нь мэдэхгүй юм. Энэ явдлаас хойш би жил болгон тэднээс юу хүсэж байгааг нь асуух болсон юм. Эцэг эх минь бурхан болсон ч ийм дураараа байх гэж. Яагаад манай гэрт хоёр тахил байгаа юм бэ? Манай гэр бүлд яагаад ч юм хоёр тахил байдаг юм. Зүүн талд байгаа нь миний өвөөгийн их. Харин баруун талынх нь түүний баг байхдаа өөд болсон үеэл дүүгийнх нь. Хамгийн хачирхалтай нь биднийг обоноор гэртээ зочлох бүрт баруун талын тахилын хаалга байнга хаалттай байдаг байлаа. Би ямар учиртайг мэдхийг хүссэн тул хамаатныхаа ихчээс нарийн учрыг асуув. Манай өвөө гал сөнөгч байсан ба миний ажилдаач дуртай байжээ. Тэрэнд үеэл эрэхтэй эмэгтэй хоёр дүү байсан бөгөөд эдэндээ ч туйлын хайртай байсан бөгөөд тэднийг дагуулan ойролцох гол руу тоглохоор хамтдаа явцгаадаг байж. Нэг удаа тоглож байхад нь саяхан орсон борооноос ч болсон юм уу? Голын урсгал ихссэн байж. Тэр усанд нь үеэл охин дүү носолдож живнгээ алдахт нь өвөө маань амийг нь аварч байжээ. Энэ явдлыг харсан үеэл дүү нь өвөөгөөс та намайг ч гэсэн аврах байсан уу гэж асуухт нь өвөө маань мэдээж би тэр газар чинь байж байвал авралгүй яах вэ гэд толгойг нь илж. Энэ явдлаас хэдэн жилийн дараа тэднийг бас л гол тоглож байхад нь эрэхтэй дүүн голын гүн хэсэгт гацхад өвөө минь эмэгтэй дүүдээ тусламж дуудахыг сануулад ус руу өсрөн оржээ. Гэвч өвөө минь дүүгээ аврах гэж байгаад өөрөө амиа алдаж харин дүүн бусдын тусламжтайгаар амь аврагджээ. Тэдний гэр бүл өвөөгийн араас гашуудан байхад харин тэр дүүн л огт юу ч болоогүй мэт байж. Цаг хугацаа өнгөрч дүүн том болсон ч обооны үеэр өвөөгийн тахил огт хүнлэл үзүүлэхгүй байхад нь түүний гэр бүлийнхэн түүнд уурлаж ихээхэн загинжээ. Энэ явдаас хойш тэр ч бас өөд болсон юм. Загнуулсныхаа дараахан эрэхтэй дүүн хичээлээ тараад гэртээ ирэхгүй удсанд түүнийг хайхаар хүмүүс гарцгааж. Гэвч тэр голын хажуунаас олдохдоо хагас галзуурсан байдалтай олдсон бөгөөд ахиж хизээч юм ярихгүй хоолж идэхгүй байсаар нас баржээ. Түүнийг нас барсны дараахан түүний тахилыг өвөөгийн тахилын хажуу тавихад
Тэр шөндөө тэндээс элдв янзын төчгнөх дуу дуулдаж байж. Өглөө нь үзвэл нас барсан эрэгтэй дүүгийнх нь тахилын хавтан агаарт хөвж байсан гэдэг. Энэ даалаар тэр ламаас асуухад лам тэдний тахилыг хамтд нь байлгаж болохгүй. Гэхээс өөр юм хэлээгүй бөгөөд харин манай гэр бүлэл өөд болсон дүүгийнх нь тахилыг буулгаагүй. Жил бүр обооны үеэр тэдний тахилыг застагч ганцхан уяал дүүгийнх нь тахилын хаалгыг нээдэггүй үлдээдэг нь энэ байж. Харагдсан нууч. Энэ явдал намайг хүүхэд байхад манай аавынд булсан юм. Аавын минь гэр соёлтойгоор хэлвэл сайхан байгаа л та. Шууд хэлвэл ёстой юу ч үгүй хөдөө байдаг бай. Тэр хаваар баавгай болон могой зэрэг гарч ирдэгч би харж байсан удаагүй. Амралт эхлэхэд аав маань намайг дагуулan явж байгалийн тухай элдв зүйл зааж өгнө. Харин гол түүх маань намайг 3 дугаар ангид байх үеийн сүнсний баяраар бид өвөөгийн гэрт байхад тохиолдсон юм. Би ах トゥ хоёртойгоо тоглосоор нар жаргаж эхлэв. Бид ч гэртээ харих төхөж эхлэхэд би үеэл ах トゥ хоёртоо илүү хөвгөлтэй зүйл хиймээр байгаагаа хэлэхэд ах маань ойн гүнд байх 2 дахь нуувч гих газар руу явахыг уриалав. Энэ газарт өмнө нь нууц шашны бүлгийн уулзалт болдог байсан гэх ба одоо бол эзгүй хаягдж балгас болсон газар байв. Уг балгасыг тойруулан төмөр тор татсан ч ор хаалганы хэсэг л онгорхой байв. Бид ч түүгээр асуудалгүй орлоо. Нэг давхар бүрэн цутгамал байр тэр чигтээ хаягдж бодгон халцарч унсан байх бөгөөд бид байрны арын хэсэгт байх эвдэрсэн гүдэх алгаар дамжин дотор нь оров. Байрны шалаар аль хэдийн хөвд ургасан байх ба үл мэдэх тахилын ширээ болгон сонин урд нарийн зүйл байхыг олов. Бид юу болохыг мэдээгүй өнөх урт зүйлээр ийш тийш дамжуулан шидэж тоглосоор нэг мэдэхнээ нар аль хэдийн жаргаж орой болжээ. Бид яаж орж ирснээрээ гарахад үеэл ах маань гарвуу үгүй юу мухай орлоод зогсчихов. Үеэл ах маань доошоо хараарай гэж орилов. Би үнэндээ юу ч ойлгоогүй ч ганц санаж байгаа зүйл бол цэлдэн хөх хөнгөтэй настай гэмээр хүний хөлөл байсан. Дүү бид хоёр их айсан тул ахтайгаа наалдан алхаж эхлэв. Ах маань аманда тарин гэмээр зүйл уншсаар алхав. Харин дүү бид хоёр айсандаа уйлсаар явлаа. Бид алхасаар арайчуу асфальтын зам тулж ирэхэд би баярлан дээш харах гэтэл ах маань бити дээшээ хар. Тэд хоёулаа болчихлоо. Гэхдээ би шууд л доошоо харав. Энэ удаад миний харсан хөл бол залуухан эмэгтэй хүний хөл гимээр харагдсан бөгөөд баруун хөлийн шагаан дээрээ зүсэгдэж ангаасан шарах байх бөгөөд махан хүртэл хөх өнгөтэй байлаа. Харин ах маань тарин гимээр зүйл уншсаар байв. Тэр үнэхээр л чадах бүхнийг хийж байгаа мэт харагдав. Бид үргэлжлүүлэн алхасаар явтал өнөөх төмөр сараалжин хачлага дуугарч эхэллээ. Яг л ямар нэгэн юм хашгаар гарахаар хичих мэт дуугарна. Ашгүй бид алхасаар замын төгсгөлд хүрэхэд би ягаад ч юм тайвширч дээш иргэн харвал биднээс 4 м орчмын зайд кимоно өмссөн цэнхэр өнгөтэй эмэгтэй агарт хөвөн харагдсан юм. Би айсандаа алхаж чадахгүй болоход ах маань намайг үүрч явсаар өвөөгийн хүрч очив. Тэд бидэнд ихэд санаа зовсон байсан бөгөөд ах маань тэдэнд юу болсныг хэлэхэд өвөө аав хоёр ихэд уурлаж өргөл өрөхөөр гарчгүй лээ. Тэдний дараахан авга ах маань ирсэн бөгөөд тэдний араас гарлаа. Харин ээж эмээ хоёр гэртээ үлдэж биднийг харахаар болсон юм. Харин гинэт үеэл ах маань орилж, уйлж, халуурч эхлэхэд дүү бит хоёр юу болоод байгааг ч ойлгосонгүй. Эмээ минь ахыг аван өөр рүү оруулж унтуулахаар болсон юм. Бид ч ахыг ингээд өгчихвэл яанаа л гэж бодсон доо. Маргаашч болж бид бүгдээрээ оршуулгын газрын хажууд байх том жулуун дахилт залбирахаар явлаа. Би яг юу байсныг мэдэхгүй ч бидний шүтэж явдаг бурхан эсвэл бидний өвөг дээдсийн шарил гэж л бодсон юм. Үүнээс хойш би үеэл ахтайгаа өвөөгийн ажил явдал дээр л уулзсан. Би түүнээс тухайн үед юу болсныг асуувал би хэрвээ тарин уншиж хамгаалаагүй бол би ч галзуурах байсан байлгүй. Харин чи гол гэр бүлийн гишүүн биш учраас чамд чөтгөр шүглэж чадахгүй
Гэхдээ үеэл дүү маань тэр сүнснүүдийг харсан бол байдал өөрөөр эргэх байсныг хэлсэн юм. Би манай гэр бүл харагдсан гэж юу гэж бодоход би маш их айсан юм да. Тэр өөд болсон аавыгаа харжээ. Аасан жил бүр сүнсний баяраар өөрийн сүмдээ хүүхдүүдийн зоригийг шалгахаар тусгай зан үйл үлддэг байв. Би Аками-сантай жил бүр сүнсний дүрт ордог. Аками-сан Юта гэх хүүтэй буугаад түүний нөхөр автын ослоор харамсалтайгаар амиа алджээ. Аками-сан бид хоёр жил бүр сүнсний дүрт ордгоороо орж нүрээ цагаанаар будан амнаасаа цус урсгаж байгаа мэт болголоо. Аками-сан кимононыхон ингрийг баг зэрэг онгойлгоод "Ингүүл дүрдээ илүү орох юм байна" гэд бид хоёр өрөөний дотор бамбар болон арцгууж асааж барилуугаа явлаа. Аасан харин хүүхдүүдэд элдв аимшигын түүхүүд ярьж хүүхдүүдийг бидэн лөө явуулсаар байв. Хөөрхий хүүхдүүд айж уйсаар зүхтаацгаана. Аками-сан хамгийн сүүлийн хүүхдүүд явсны дараа над дээр ирээд "Юта уйлсан уу?" гэж асуув. Би эргүүлэн санах нэ Юта над дээр ирээгүй байлаа. Би "Аками-сан, Юта над дээр ирээгүй" гэхэд Аками-сан ихэд сандарч "Юу, тэр над дээр ирээд чиний зүг явсан шүү дээ" гэд бид хоёр иргэн төв тахимд орвол Юта тэнд ч бас байсангүй. Бид хоёр сүмээс гарч хаяасан ч Ютаг олсонгүй. Аками-саны нүдэнд нулимс илгэнэж байлаа. Бид хоёр сүм рүү иргэн очивол ашгүй Аасан Ютаг тэврэн зогсож байлаа. Аками-сан гүйн очиж Ютагаас хаана байсныг нь асуувал Юта "Аав над дээр ирээд би аавтай юм ярьсан юм" гэв. Юта Аками-сан өнгөрөөд над руу явж байхдаа сонирхолтой чимээ сонсоод очиж үзвэл тэр газар нь аав нь зогсож байсан гэв. Тэгээд тэр хоёр ярилцжээ. Харин Аасан түүнийг олох үед Юта газар хэвтэн унтаж байжээ. Аками-сан хүүгээсээ аав нь юу ярьсныг асуувал Юта "Аав ээжигээ сайн харж хандаарай" гэсэн гэхэд Аасан "Бити санаа зовдоо, сүнсний баяр болж байна шүү дээ" гэв. Тэр Ютаг ээжийнхээ өвгөнд орж байгаа эсэж шалахаар ирсэн байлгүй гэвэл Юта "Үгүй ээ, аав өшөөгөө авахар ирсэн" гэхэд бид таг гацж орхисон юм. Хэдэн 7 хоногийн дараа Ютагийн аавыг мөргөж амийг нь хохиросон этгээдийг шүүх буруутай тооцож Аками-сан болон Ютад мөнгөн төлбөр өгөхийг тушаасан гэх мэдээг сонссон юм. Би үнэхээр Ютагийн аавыг нөгөө ертөнцөд аз жаргалыг олгосоо гэж залбирсан да. Шалан дээрх багц ус. Энэ явдал манай аваг эгчид 5 жилийн өмнө сүнсний баяраар тохиолдсон юм. Тэр гоо сайхны эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд сүнсний баяраар мөнгө их орж ирдэг учраас амралтгүй ажилладаг байв. Хэдэн жилийн өмнө эгч маань нөхрөөсөө салж аав ээжиндээ амьдрах болсон юм. Сүнсний баяр болсон тул түүний аав ээж эцэг өвгдийнхөө газрыг ирэхээр хэдэн хоногоор явсан байв. Тэдний хуучны Япон байшин учир татами буюу хулсан шалтай бөгөөд зочны өрөөний гүйдэг хаалгыг онгойлгож харвал хуучны 3 талтай тойл байдаг байлаа. Нар жаргах үед тэднийг жаахан эвгүй мэдрэмж төрүүлмээр бүүдгэр болдог юм. Нэг орой эгч маань усны даруулга хайгаад олохгүй байсан тул хөлөгүй сандалныхаа бүрээсээ салгаж үзвэл тэрэн дотроос нь хавчаар биш урт хар багц ус гарч ирэв. Тэр байнгын сандал дээр суудаг тул ийм ус орох ямар ч боломжийг мэдэж байсан. Өнөөх олцсон ус 1 м гаруй урт бөгөөд химэл ус биш байв. Усыг хэн нэгэн хайчлан тасдаж авсан байх нь илт мэдрэгдэж байв. Ийм ус гарч ирсэн нь хэнд л таалагдах байдэ. Игч маань усыг хаяцгаад унтахаар хөвцөн ч унтаж чадлагүй байсаар өглөө ажилдаа гарч. Орой тарж ирээд нүрээ цэвэрлэнгээ хуучны Япон аимшигын кино Куроками буюу хар ус гэх кино гарч байхдаа таарч үзэн сууж байх зураа. Энэ магадгүй өчигдрийн үстэй холбоотой байвал яах вэ гэсэн бодол ороод ирж. Энэ бодлоос болж тэр маш их айсан бөгөөд
учир нь үхэгсдийн баяр болж байсан ба гэртээ ганцаараа байсан учраас золтой л сүнсэн зайлчих шахан хонжээ. Дараа өдөр нь эцэг эхнээ ирэхэд эгч маань өнөөх хүсний учрыг асуувал хэн ч мэдэхгүй байв. Ямиг яаж мэдхүүгээд бусад хамаатан саднаас асуусан ч бас л мэдэх хүн байхгүй байлаа. Өөрийнх нь суудаг сандал байсан учраас үс тийшээ орох ямар ч боломжгүй байсан ба хамгийн аймаар нь тэр үс яг хэний үс байсан юм бэ гэсэн асуулт байлаа. Хэн байрны автомат цоожийг онгойлгосон бэ? Би сүнс чөтгөрт итгэдэггүй ч хит хитэн жигтэй зүйлс тохиолдож байсны нэг нь доор өгүүлэх явдал билээ. Энэ үйл явдал 4 жилийн өмнө намайг Кобе мужид нэгэн хамгаалалтын албанд ажиллаж байхад болсон юм. Обон үхэгсдийн баяр болж байсан үе юм да. Би шинэхэн баригдсан байрнаас автомат хаалга өөрөө онгоогоод байна гэсэн гомдол хүлээн авсан юм. Дуудлагыг авсан даруйдаа би нэг хамтрагчид дагуулan өнөөх байр руу яран гарлаа. Очиж үзвэл хулгайч орсон гэх шинж тэмдэг байсангүй. Хаалгач асуудалгүй ажиллаж байсан ба би юмыг яаж мэдхүү гэд хаалгыг шалгаж үзвэл үнэхээр л ямар ч асуудал байсангүй. Би хаалгыг хийсэн компани руу залгая да гэж байтал хаалга өөрөө онгойлоо. Тэнд биднээс өөр хинч байгаагүй ч хаалга 302 дугаар тоотын оршин суугч орж ирж байна гэсэн дата өгж байв. Би 302 тоотод хэн амьдарч байгааг шалгаж үзсэн ч тэнд хинч амьдардаггүй байв. Би урд нь тэнд хэн амьдарч байсныг хайсан ч юу ч болж чадсангүй. Хэд хоногийн дараа хамтрагч маань ирээд тэнд өмнө нь бас өөр орон сууц байсан ба газар хөдлөлтөөр нурж 302 тоотод амьдарч байсан хүн урганаас болж амиа алдсан юм байна гэх мэдээлэл олсон байлаа. Магадгүй тэр үхэгсдийн баяраар гэрээ иргэн ирсэн нь тэр байх та. Огт гаргаж ирдэггүй гэр бүлийн эд зүйлс. Манай гэр бүлд өв залгамжлагдж ирдэг 3 зүйл байдаг. Би тэдгээр зүйлс хэр үнцэнтэйг мэдэхгүй ч бидэнд бол маш их үнцэнтэй зүйлс байв. Эхнийх нь гэр бүлийн 400 жилийн настай ургийн бичиг. Хоёр дахь нь катана. Өвөг эцэг маань өөрийнхөө эзнээс бэлгэнд авсан гэсэн. Гурав дахь нь ямар нэг зэсээр бүрж хийсэн металл толь байв. Эдгээр эд зүйлс тодорхой зан үйл гэхүү дүрм журамтай хадгалагддаг байсан. Тэдгээр эд зүйлсийг зарвал их хэмжээний мөнгө орж ирэх байсан ч бид зарлгүйгээр яг дүрм журмаар нь хадгалсаар иржээ. Катанаг зөвхөн удам залгамжилж авсан эрэгтэй хүн сард нэг удаа гаргаж цэвэрлэх ёстой. Харин тойлыг бол хайрцаг наснд гаргаж болохгүй. Бөгөөд гэр бүлийн тахилын ширээн дээр байдаг байв. Зэс тойл маш сонин хэлбэртэй. 6 талын тавцан дээр суйрлуулсан дугуй тойл байв. Маш олон жилиг туулж ирсэн учраас нүүр хэсэг нь зурагдаж бас харалснаас болж юу ч харах боломжгүй болсон байв. Гэсэн ч тойлны зэс хэсэг 2 см зузаан бөгөөд маш хүнд байх нь яг л эд чидийн гимээр мэдрэмж төрүүлдэг байлаа. Намайг бага ангид байхад манай найзууд гэртээ байгаа хуучны сонин эд зүйлсээр өсөөлдөж тоглох болсон юм. Бүгд л тоглоом авчирч байсан ч би гэр бүлийнхэн толийг аваад очсон юм. Мэдээж би найзуудыгаа толинд хүрэхийг хориглож байсан ч тэд сонсолгүй толинд хүрсээр байсан да. Гэсэн ч уг өрсөлдөөнд би асуудалгүй ялсан юм. Харин аав минь намайг толийг авж гарсныг мэдээд дэлбэртлээ уурлаж надаас толинд ямар нэгэн зүйл хийсэн эсэх гимтээсэн эсхийг зогсоо зайгүй асууж байлаа. Надад бол толь ямар ч гэмтэлгүй харагдаж байсан ба яагаад би ингэ загнуулж байгаагаа ч ойлгоогүй. Тэгсэн гэсэн ч би ааваасаа уучлалт гуйж аав минь намайг уучлсан да. Энэ явдлаас хойш би толинд огт хүрээгүй бөгөөд өнгөрсөн жил намайг 20 нас хүрэхэд аав минь намайг дуудсан юм. Тэр үед би их сургуульд сурж байсан ба аль хэдийн ганцаараа амьдардаг болсон байсан юм.
Би гайхсаар гэртээ ирэхэд аав минь намайг гэр бүлийн шүтээний өрөөнд дуудан ярьж эхлэв. Эхлээд тэр хэрхэн тухайн зүйлсийг арчлах талаар ярьж, дараа нь яагаад энэ гурван зүйл манад байгаа талаар ярьсан юм. Учир нь юу вэ гэвэл манай гэр бүл Омьёдо гэх зан үйлтэй холбоотой байсан ба манай гэр бүл элдв хараал зайлуулах зэрэг зан үйл үлддэг байжээ. Бидэнд маш олон эд зүйлс байсан ба эхнээс нь тэднийг мүзээд хандивлах гэх мэтээр тараасаар одоо энэ гурван зүйл л үлдсэн байгаа нь энэ байв. Толийг хайрланаас нь гаргаж болохгүй учир нь бүх тойл хүнд өөрийнх нь үхлийг үзүүлдэг ба хайрцагнаас нь гаргасан хүн хараал хүртэж амьсгалтайгаар үгдэг ажээ. Энэ тойлыг 3 хүн хайрцагнаас нь гаргаж байсан ба бүгд эмгэнэл төв заяатай учирсан бөгөөд хамгийн сүүлд гаргасан нь 30 жилийн өмнө буюу имэм нь гаргасан байв. Толийг эндээс хамгийн анх авч явсан нь Сенгоку 90 үеийн Ишида Казушигийн албат байсан ба удаачгүй Секикахарагийн тулаанд Ишида Казушигийн амиа алдаж хайрцаг эндээ буцан иржээ. Дараа нь дэлхийн 2 дугаар дайны үед цагдаа нар толийг металл цуглуулж байна гэх нэрээр булааж авсан ба тэд өвөөгийн нүдэн дээр Америкчуудын автомат бунд өртөж амиа алдсан байв. 3 дахь хүн нь манай эмээ байсан ба тэр толийг арчилж байсан ба заримдаа ирсэн зочдод үзүүлдэг байж. Эмээ Осакад хөхсдийн баяраар ирээд явхдаа өнөх 3 зүйлийн өмнө ёслоод өнөх тойлонд өөрийгөө хартал ямар ч тусгал тусах ёсгүй тойлонд өөрийгөө олж харжээ. Гэвч уг толинд тусах эмээгийн дүрс огт царайгүй тас хар болсон байсан ба эмээ минь хараад ихэд айж цочирджээ. Эмээ минь найсандаа аавд би толинд өөрийнхөө тусгалыг харлаа. Гэхдээ нүүр минь аимшигтайгаар харлан харагдав гэхэд аав минь та хин юм харсан юм биш үү гэхэд эмээ маань итгэхэн байдгаа дагжин чичирч байснаа. Энэ тойлыг Кёотод байх гэр бүлийн сүмдээ аваачиж ариусгах хэрэгтэй гэв. Энэ гэр бүлийн уламжлалыг зөрчиж байсан ч эмээг тайвшруулахын тулд аав арга буюу зөвшөөрчээ. Дараа нь энэ шийдвэртээ аав минь харамссан юм да. Учир нь юу вэ гэвэл энэ шийдвэрээс болж тойл хамгийн их гай золон авчирсан юм. 1985 оны 12 сарын 18-нд эмээ минь толийг аван Ханеда онгоцсны буудлаас онгоцонд суусан нь түүхэнд үлдсэн аимшигт онгоцсны ослын шалтгаан болжээ. Энэ нислэг нь Japan Airlines 123 дугаар нислэг байсан юм. Уг нислэгээр 505 зорчигч болон онгоцны бүхийг нийт 15 ажилтан амь насаа алдсан аимшигт осол болсон билээ.